Энэ мэдрэл муутай дураагүй Зеленскигийн доор заяа. Юу ярьж байна гэх юм бол Ялтын баярын Москва хотын улаан талбай дээрээ пуужин бид нар явуулах магадлал байгаа шүү. Окей. Москва хотын Ялтын баярын үеэр Украинчууд тийшээ пуужин явуулах юм бол заяа. Ямар нэгэн бөмбөг дэлбэрээ тэр ивент дээр Ши Жинпин эсвэл Путин нас барах юм бол тэр өдөртөө заяа Украин зүг байхгүй бол. Тэгээ иймэрхүү хүмүүс байгаа хгүй. Иймэрхүү хүмүүс Зеленскигийн доор байгаа. Тэгээ Зеленскигийн амьдралыг зовоогоод байгаа хгүй. Зеленский магадгүй аль хэдийн их тайвныг гар үсэг зурмаар байсан байж магадгүй. Гэхдээ ард нь ийм солиод хүмүүс байгаа болохоор хэцүү байхгүй. Зеленский газрын хоор элемент уулуурхан олборлтын Америктай хамтарсан гэрээн дээрээ гар үсэг зурчлаа. Яг нь сүртэй тэмдэглэх юм биш. Гэхдээ баг зэрэг ч гэсэн урагшилж байна. За. Өчтөр орой зурагдах магадлал хүндэлтэйг яриад байсан чинь гинт юу гараад ирсэн бэ гэх юм бол Украин талаас маягилж байна гэж хэлсэн. Украинчууд юу хүсэж ирсэн бэ гэвэл өмнө Америкчуудаас авсан мөнгийг авлага үр маягаараа бүртгэмээр гуйна зүгээр хандваараа яачаа. Тэ? Ямар нэгэн байдлаар энэ газрын баялаг уулуурхаагаас юм гарч ирнэ штэ. Тэрийг анханаас шууд 50-50-аар хуваая гэсэн юм хэлцэл хийх гэжсэн. Америкчууд юун дээр гүрж байгаа юм бэ гэх юм бол бидний тэрчтэй бүх явуулсан мөнгийг эхлээд эргүүлэн төлөх ёстой. Тэрний дараа 50-50 хуваачаа гэсэн юм байна. За. Нөө оюу толгойн хэлцэлтэй жоохон төстэй сонсгож чинь тий. За тэгээ юу болсон бэ гэх юм бол Украинчууд тас гүрийгээд тэгээ би өчтөр орой энийг уншиж байхдаа за энэ угаас судлаа юм байна гэсэн чинь өглөөс ирсэн юу болж исэн бэ гэх юм бол Америк улсын сангийн сайд тий Скот Бесент тэгээ Украин улсын төлөөлөгчтэй хамт гэрээ зурцсан гэд мэдээлэл орж ирэл би тэгээ юу бодсон бэ гэх юм бол вау. За ядаж жоохон урагшилж байна жоохон гэрэлгээ харагдаж байна тий. За тэгээ юу юм бэ гэх юм бол шууд араас нь хэвлэл мэдээлэл гараад ирсэн албан мэдээлэл гараад ирсэн. Тэгээ юу юм бэ гэх юм бол Америкийн олон улсын хөгжлийн санхүүгийн корпорацтай хамтарч ажиллана. За тэгээ хамтарч хөрөнгө бол тийм тэгээ Америкчууд одоо зэвсэг санхүүжилт явуулна Украин руу. Тэгээ тэр хаана бүртгэх юм бэ гэх юм бол тэр сан дотор хөрөнгө олтоор бүртгэгднэ. Нэмээд Украинчууд юу их юм бэ гэвэл өөрийнхөө оруулах ёстой мөнгөө ирээдүгийн ашгаасаа оруулнаа. Одоо оюу толгойн гэрээтэй ер нь жоохон төстэй гэсэн үг яг адилхан биш шүү заяа. За. Тэгээд энэ юу болж байна гэх юм бол Америкчууд одоо аль болох хурдан тийм ээ Украины талбай нутг дээр юм олборлоод эхлэнэ гэдэг нь тий тодорхой хэмжээгээр тийшээ хүүхдүүдэд явуулж байгаа гэсэн үг. Тийм учраас тийшээ Оросууд дайрах магадлал нь буурж байгаа гэсэн үг. Жишээ тий одоо Донецк районд тий тэрчтэй Оросууд одоо булааж авч чадаагүй хэсэгт Америкчууд өөрийнхөө талбай ингээд тэмдэглээд тэндээ олборлолт явна гэдэг чинь эдний бодож байгаа Америкийн хүсэж байгаа Дональд Трампыг бодож байгаа юм юу юм бэ гэх юм бол Трамп Путин тийшээ пуужин явуулахгүй байлгүй дээ. За тэгээ энэ хэлцэл бол Америкчууд ганцхан одоо зэвсэг мөнгө явуулахгүй тоногт хөөрөмж нэмэлт хөрөнгө олд тэгээд Америкийн ашиг сонирхол бас энэ улс руугаа шингэж байгаа учраас тий юу болж байна гэх юм бол Путин бас нэг бодох юм гараад ирж байна тий. Тэнд одоо Америкийн топ хэдэн компаниуд олборлолтоо ийгээд эхлэх юм бол тий тийшээ одоо Путиний цэрэг тэр Америк хүн нас бараад Америкийн хөрөнгө олтын ингээд тесрээ дэлбрээд яваад ирэх юм бол де юре биш заяа де юре де факто гэсэн юм байгаа. Та жаргал де факто мэдж байгаа. Де юре гэх юм бол хуулийн дагуу төгөлдөр гэсэн үг тий. Одоо энэ бол Украины нутаг талбай дотор Америкчуудын хэсэг одоо нөгөө элчин сайдын яамын газар нутаг талбай де юре ба де факто одоо Америк юм уу Японы нутаг дэвсгэр байхгүй юу? Хуулийн дагуу биш. Гэхдээ де факто заяа тий Америкчууд тийшээ 10-20 тэрбум доллар хөрөнгө олт хийсэн болохоор Оросууд тийшээ дайраад эхлэх юм бол асуудал үүснэ. Тодорхой хэмжээгээр тий Украины талбай нутаг одоо баг зэрэг ч гэсэн хамгаалалт нь орж байгаа гэсэн үг. За тэгдүүлээ Scott Bessent-ийн алтан тушаалыг сонсцгоё. Thanks to President Trump's tireless efforts to secure a lasting peace, I am glad to announce the signing of today's historic economic partnership agreement between the United States and Ukraine. За тэгэл ерөнхийлөгчөө тулс магтана шүү дээ. Тэ хизээж зогсоогүй нойргоо хонсон Дональд Трамп ерөнхийлөгчтэй баярлаа.
тэ мань хүний хөдөлмөрөөс болж хичээсэн зүтгэснээс болж ерөөдөө энэ гэрэн дээр одоо өнөөдөр битүүлээ гаргаж үзүүллээ. Establishing the United States Ukraine Reconstruction Investment Fund. This partnership allows the United States to invest alongside Ukraine to unlock Ukraine's growth assets, mobilize American talent, capital, and governance standards that will improve Ukraine's investment climate and accelerate Ukraine's economic recovery. Тэгээ ямар үнцгээс тайлбарлаж байна гэх юм бол Украиныг одоо буцаага сэргэх ёстой. Эдийн засгийг хөгжүүлэх ёстой. Тэрэндээ юу хэрэгтэй бэ гэм хөрөнгө олд. За тэгээ энийг бэлтгэхийн тулд Украин Америкийн сэргийн бослтын хөрөнгө олтын сан үүсгэн байгууллаа. Энэ дээрээ хоёр улс маань хамтарч ажиллаад хөрөнгө олт хийнэ. За тэгээ юундаа зориулагдсан бэ гэх юм бол дайны дараа дайны үеэр ч гэсэн эдийн засгийг сэргээн дэд бүтц уулуурхаа олборлол дээр фокуснаа хоёр улс. Хөөе энэ видео яач вэ? Цэнгүүний ахыгаа авраарай. Цэнгүүний найдвартай, чадвартай. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Facebook 350 мянган дагагч хүргэсэн. Instagram 70 мянга. Тэгээ өнгөрсөн 3 сарын хугацаанд миний YouTube-ийн сууг хамгийн өндөр өсөлттэй Монголын суугийн нэг нь. Тэгээ цэнгүүнээдээ баярлалаа гэж хэлмээр байна. Бас цэнгүүнийгийн орлого хэд хэд нуурал явж байгаа. Яг гэх юм бол мань хүний видео эдитингийн чадвар, мэрэгжлийн төвшөнд ирсэн байгаа. За тэгээ цэнгүүнээ бит хоёр харамч биш үргэлж мэддэг сурсан юмнуудаа хуваалцдаг. Тэгээ цэнгүүнээ бит хоёр одоо юу гаргасан бэ гэх юм бол мэрэгжлийн төвшингийн видео эдитингийн сургалт гаргасан байгаа. За тэгээ та энэ 3 жилийн хугацаанд манай цэнгүүнээ бит хоёрын сурсан юмыг бас яг адилхан сураад өөрийнхөө контентээ эсвэл өөрийнхөө чадвараа дараагийн төвшөнд авчирмаар байгаа юм бол доор дэлгэрэнгүй мэдээллийн линк байгаа. За контент өргөжүүлээ. The Development Finance Corporation will participate and help to establish this fund in collaboration with the government of Ukraine. Today's agreement signals clearly to Russian leadership that the Trump administration is committed to a peace process centered on a free, sovereign, and prosperous Ukraine over the long term. За энэ сан дээр хоёр улс хоёулаа хамтарч ажиллана. Тэгээд Оросдоо нэг сигнал өгч байгаа. Тэ Оросдоо бид нар ямар сигнал өгж байна гэвэл Америкчууд дэмжиж байгаа Америкчууд Украины талбай нутаг тусгаар тогтнолыг хамгаалж байгаа, хүндэлж байгаа. Тэгээ бид нар ийшээ бас хөрөнгө олт хийж байгаа. It's time for this cruel and senseless war to end. The killing must stop, and both the United States and the government of Ukraine look forward to quickly operationalizing this historic economic partnership for both the Ukrainian and American people. За тэгээ энэ хэрэггүй баахан залуу хүмүүс нас барж байгаа. Дайныг хурдхан шиг зогсоох хэвээр. Тэ? Тэгээд энэ хилцэл гэрээ хөрөнгө олтын сан хөрөнгө олтуудаа бид нэр аль болох хурдан шиг эхлүүлэх гэж бодноо. За тэгээ хэдүүлээ ер нь бол тэ Pope Francis-ийн оршуулгын арга хэмжээнд дээр энэ хоёр юу ярьсан бэ гэх юм бол одоо тодорхой тэ. Зурья. Гэхдээ нэмэлт нөхцөл байна. Хизээ зурх юм, зурж болох юм уу? Миний арыг даах юм уу? Үгүй мүү? Яг гэх юм бол Украин дотор тэ боторхой байгаа хгүй. Зеленский өөрөө бас энэ хилцс дээр юм уу энэ 4 област өгмөр байгаа ч гэсэн өгчих юм бол араас нь худраг яачих байхгүй. Украинчуудын тэр ультра nationalist, fascist, nacist хүмүүс нь байгаа. Тэ 4 област хизээж өгөхгүй өгснөөсөө өгсөн дээр гих мэдэрчлэн. Тэгээд Зеленскийд хэлж байгаа юмнууд нь юу юм бэ гэх юм ба чи 4 област аймага Оросуудад өгөх юм бол чи амьд гарахгүй шүү. За тэгээд Зеленский бас Англи руу зугтсан ч, Америк руу зугтсан ч 5 юм 10 жилийн дараа нэг Украин хүн араас нь гарч ирээд хутгалч магадлал өндөртэй байхгүй. Тийм учраас энээсээ одоо энэ үүсгэсэн асуудлаасаа одоо байгаа энэ Украин дотор энэ дайныг эхлүүлсэн, үүсгэсэн дэмжлэг авсан ба хэдэн зуун мянган хүнийг нас баруулсан бас Орос талтай энэ асуудал байгаа. Тийм мултрах арга айгүй хэцүү. За тэгээ хэдүүлээ ингээ харчээ. Тийм талбай нутаг дотор газрын баялаг энэ саарлаараа нөгөө Оросын талд булгаад авсан хэсэг байгаа. Тэгээд энэ тийм Орос хилтэй тийм Орос 4 област булгаад авсан тийм хилийн дагуу нэлээх газрын баялаг байна. Зүүн баруун талдаа баялагтай. За тэгээ хамгийн гол нь энэ далайгийн хэсэг алдаж болохгүй байхгүй Одесса хэсэг. Тэгээ далайгийн гарцтай бас энэ хаваар нэлээд их нефтний орд байгаа байхгүй. За ингээ харах юм бол хэдэн их $80 хөрөнгө юм бэ гэх юм бол энэ саарл зураастай хэсгийг Оросууд булгаад авсан байгаа. Хамгийн үнцэнтэй
одоо энэ хэсэг байхгүй юу? Гүн улаан. Шар мар хэсгүүд нь нэг амар үнцэнтэй биш. Тийм ээ. Тийм учраас одоо Америкчууд ашиг сонирхол нь одоо шингэсэн байгаа. Америкчууд юу ихтэй бэ гэвэл таад миний контент үзсэн бол энэ газрын ховор элементүүд амар хэрэгтэй. Тэгээд Америкчууд угаасаа энэ тийм байгаль орчин наа гэхээс илүү шууд олборлолт хийх боломжтой болж байгаа учраас Америкийн ашиг сонирхол одоо нэмэгдэж байгаа. Тэ энэ ордуудыг алдаж болохгүй шүү хурдан шиг олборлъя. За. Тэ одоо политико янз бүрийн хэвлэл мэдээлэлээр эдэнд юу хэлж байна гэх юм бол зөвлөө одоо сонсцгоё. Тэ ерөнхийдөө энэ Европ Украиныг тэ буцаагаад хөгжүүлэх хөл дээр босгож ирэх. Украин бол тусгаар тоглолоо тэр шиг алдахгүй. Тэ энэ орд тэ газрын баялагын эцсийн өмчлөгч украинчууд хിവэрэ. Гэхдээ эндээс үүсэж байгаа олборлтын ашиг мөнгө урсгал дээр ерөөхдөө Америкчууд давуу ирэхтэй. Эхлээд ерөөхдөө нөхөн төлбөр аавна. Хөрөнгө олт хийсэн, нийлүүлсэн зэвсэг тэ тийшээ шингэсэн үртэг ерөөхдөө эргүүлээ авчнаа. За. Тэгээд Америкчууд одоо зэвсэг гэх мэт шин санхүүжлээ өргөжлүүлнэ. Украинчууд өөрийнхөө талаа хэрхэн санхүүжүүлэх юм бэ гэх юм бол ирээдүйн орлого, ирээдүйн ашигаас түрүүний ярьж ийсэн оюу толгойн гэрээтэй төстэй тэг хэлж ийсэн. За. Тэгээ яагаад ийм хурдан гинт энэ гэрээ зурагдсан бэ гэвэл тэг Америк тал, Трамп тал бас Путинд итгэж болохгүй байна гэсэн одоо ойлголт нь өрсөн. Тэг. Тэгээд Дональд Трамп өөрөө юу ярьж ийсэн бэ гэх юм бол магадгүй Путин бити бөмбөгтөө бити тайвшраа хүн алахын жоохон багасгачгаа нэг жоохон юм өгчхөө гэсэн чинь Путин өнгөрсөн хэдэн 7 хоног юу хийсэн бэ гэх юм бол илүү олон пуужн явуулсан байхгүй юу. За тэгээд Трамп юу гэж бодсон бэ гэх юм бол maybe he doesn't want to stop the war. He's just tapping me along and has to be dealt with differently. Магадгүй Путинийн дайныг зогсоох сонирхол байхгүй гэж магадгүй. Магадгүй зүгээр намайг хөлөгтөөд байгаа шүү байна. За тийм учраас би өөр арга хэрэглэх ёстой юм байна. За тэгээ ийм ойлголтод Дональд Трамп хүрсэн байна. Тийм учраас энэ гэрээ ийм хурдтай тэр оршуулгын арга хэмжээнээс болоод гээд зурагтаад эхэлсэн. За тэгээд Америкчууд юу хэлж байна гэх юм бол the American presence will keep a lot of bad actors out of the country. Ер нь тэр Украин улсын хамгийн үнцэнтэй одоо хөдөө аж ахуйн салбараас гадна хамгийн үнцэнтэй юм бэ гэх юм бол магадгүй газрын баялаг байж магадгүй. За энийг одоо Америкчууд аялаад энэ авцсан одоо энэ гэрээний дагуу. Ямар нэгэн байдлаар тэнд тэр баялагын араас нь явах өөр орн гүрэн орж ирэхгүй. Тэ илүү харгас. Тэ илүү харгас, илүү соёл муутай. Тэ илүү авилга юм Украины ард түмнийг арай хохирох хүн орчихгүй Америкчууд төрүүлээ орж исэн болохоор тэ энэ дайн дуусныхаа дараа энэ бүх юм босохдоо арай цэгцтэй, арай соёлтой. Энэ дээр сайн мэдэхгүй байна. Яагаад гэх юм бол Америкчууд бас хэрэгс шүү. За тэгээ энэ сүүлийн мэдээлэл юу байсан бэ гэх юм бол өчигдөр орой Украин тал нь жоохон гүрэх гэж үзсэн тэ өмнө нь өгсөн санхүүжилтийг хасчихъя, оруулахгүй байя. Тэн дээр шууд хадгалсан. Тэгээ хүчилсээр байгаа, гарын мушгсаар агаад тэгээд юу болсон бэ гэвэл энэ хэлс дээр ингээд Scott Bessent-тэй гар өсөг зурагдсан. Окей. За тэгээд өөр юу юм бэ гэх юм бол итгэж байгаа хүн цөөхөн. Маш олон хүмүүс юу гэж хэлж байгаа юм да энэ хотлаа энэ бүтггүй тийм Украинчууд угаасаа бүтггүй Америкч угаасаа бүтггүй энэ дайн өргөжлүүлнэ. Тэгээ энэ дайныг өргөжлүүлэх сонирхолтой хүмүүс бас байгаа. Хин бэ гэх юм бол жишээлбэл энэ Роман Костенко тийм Радагийн хамгаалтын хорооны гишүүн. Тэгээ мань юу хэлж байна гэх юм бол одоо нэг 8 хоногийн дараа тийм Москва хотод юу болох юм бэ гэх юм бол ялалтын баяр олон тэн дээр хин ирэх юм бэ гэх юм бол Путин ирж байгаа манай хурал зүүх очих бах Ши Жинпинг очиж байгаа. Тэгэл нэлээд олон улсын ерөнхийлөгч ерөнхий сайд тийшээ очиж байгаа. Тэ. За тэгээ энэ Роман Костенко юу ярьж байна гэх юм бол Ukraine has every opportunity to strike a military parade in Moscow where many leaders will gather. Энэ мэдрэл муутай дуракууд Зеленскигийн доор заяа. Юу ярьж байна гэх юм бол ялалтын баярын тэр болж байгаа Москва хотын улаан талбай дээрээ пуужин бид нар явуулах магадлал байгаа шүү. Окей. Москва хотын тэ ялалтын баярын үеэр Украинчууд тийшээ пуужин явуулах юм бол заяа. Ямар нэгэн бөмбөг дэлбэрээд тэгээ тэр ивент дээр Ши Жинпинг эсвэл Путин нас барах юм бол
тэр өдөртөө заяа Украин зүг байхгүй бол. Тэгээ иймэрхүү хүмүүс байгаа хгүй. Иймэрхүү хүмүүс Зеленскигийн доор байгаа. Тэгээ Зеленскигийн амьдралыг зовоогоод байгаа хгүй. Зеленский магадгүй аль хэдийн их тайвныг гар үсэг зурмаар байсан байж магадгүй. Гэхдээ ард нь ийм солиод хүмүүс байгаа болохоор хэцүү байгаа хгүй. За тэгээ нэмээд өөр хэм байгаа юм бэ гэх юм бол Европын холбоо байгаа. Европын холбоогийн дуракууд энэ хэлцэл дотор ороогүй, ашигт сонирхол нь шингээгүй, газар хаврын элемент нь юу ч авахгүй. Тэгэд Европын тэр дуракууд юу бэлдэж байгаа юм бэ гэх юм бол план Б-гээ бэлдэж байгаа. За магадгүй энэ хэлцэл бүтггүй байж магадгүй украинчууд ямар нэгэн байл садаа болж магадгүй, холигдож магадгүй. Тэгэх юм бол Европчууд юу бэлдэж байна гэх юм бол Б плана бэлдэж байгаа. Тэгээд үл харцгаая. Ялтын баярын үеэр тэнэгдэхгүй байгаасаа гэж мөрөөдтий, залбирлаа. Ямар нэгэн байдлаар Путин юм уу Ши Жинпинг тэр ивентээр гэмтэх юм бол тэдний ойрхон нэг бөмбөг дэлбэрэх юм бол Украин байхгүй болно. Цөмийн зэвсэг шидэгч магадгүй шүү. За. Бурхан минь. Одоо гандаа яа. Бай бай.